амьдрал юун дээр тогтдгүй гэж бид их ярих дуртай. Хүн чанар энэ хоёрхан үгэнд амьдралыг өөр дээрээ тогтоож чадхаар агуу их хүч, агуу их хайр, инрэл нэгүслэл оршдог болов уу гэж би боддог. Бид энэхүү нэвтрүүлгээрээ хүн чанарын төлөөх цэц булаалцсан хий хоосон яриа бос. Жинхэнэ нэг нэгэндээ сэтгэлийн дэм, баяр баясгалан, амьдрах итгэл, урам зориг хайрлсан хүн чанарын илэрхийлэл болсон нэвтрүүлэг байлгахаар чадан ядан зорилоо. Хүмүүсээ бие биенээ хайрлая, хүн чанараа өнгөлн зөвлөе. Хүн чанар нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг хүндтэй зочноор Хинтээ аймгийн засаг дарга Оюнбаатар өргөдөө оролцлоо. Нэвтрүүлгийн зорилго нь нийгмийн сайн сайхны төлөө хийж хэрэгжүүлж байгаа гэгээлэг зүйлийг үзэгчдэд хүргэхийн чадсуу хэн нэгнийг баярлуулж, хэн нэгэндээ сэтгэлийн дэм хайрлахад оршдгоо. Энэ ч утгаараа их эзэн Чингис хааны үлгийн нутаг, хинтээчүүдийн ажил амьдрал, бүтээн байгуулалт, хөгжлийн замын талаар болон хинтээчүүдийн хүн чанарын нэгэн хэсгээс үзэгч та бүхэндээ хүргэхийг зорилоо. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ, хүн чанар нэвтрүүлгийн ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Хүн чанар нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын хүндтэй зочноор Хинтээ аймгийн засаг дарга ноён Оюнбаатар өргөдөө оролцоод байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа, өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр нэвтрүүлгийн зорилго нийгмийн сайн сайхны төлөө хийж хэрэгжүүлж буй гэгээлэг зүйлийг үзэгчдээ хүргэхийн чадсуу хэн нэгнийг баярлуулж, хэн нэгэндээ сэтгэлийн дэм хайрлахад оршдгоо. Энэ ч утгаараа бид Монгол улсынхаа өнцөг болон бүрт очиж аймаг сум дүүрэгт очиж энэхүү одоо аймаг тухайн сум дүүргийн гэгээлэг зүйлийг үзэгчдээ хүргэдэг байгаа. Тэгээ өнөөдөр бас танай аймагт очилж ирээд мөн тантай энэ Хинтээ аймгийн тухай ярихдаа таатай байна. За тэгэхээр манай Хинтээ аймаг бол их эзэн Чингис хааны гал голомт тулсан улгийн нутаг байгаа. За манай аймаг бол өөрөө нийт 88.3 мянган хавтгай төрөлжин км нутагтай. За 73200 хүн амтай. За 3.5 сая толгой малтай. За нийтдээ бол засаг захиргааны нэгжийн хувьд бол 18 сум 4 тосгон одоо харьяалагддаг. Аймгийн төв Чингис хот бол нэг 25 мянган хүн амтай. Ийм одоо аймаг байна. Тий. Эдийн засгийн хувьд бол голлох одоо салбар гэх юм бол Хинтээ аймгийн хувьд бол хөдөө аж ахуйн салбар. За түүн дотроо мал аж ахуй, газар тариалан, за мөн одоо уул уурхай, аж үйлдвэр, за аялал жуулчлал гэсэн ийм одоо салбарууд бол зөнхөлж өгчөж байгаа. Ийм одоо аймаг байна. Одоо Хинтээ аймгийн онцлог гэхээрс та түрүү дурдах шиг боллоо. Хүн рүү чиглэсэн, нийгэм рүү чиглэсэн олон ажлууд хийдэг гэсэн энэ талаар манай аймгийн гун ам дотроо бол бас хэд хэдэн үндэсний ястнууд амьдардаг олон үндэсний ястны ийм нутаг байгаа. Тэгэхээр одоо үндсэн одоо хүн ам нь бол за 80% нь халахчууд амьдарч байна. За нэг 10% нь бол бурятууд байгаа. Бурятууд бол хойдлын сумдууд нэг 4-5 сум бол бурятсан байна. За тэгээд казак, урянхай гэсэн одоо цөөн тооны бас ястангууд бий. Иймэрхүү байдалтайгаар бол одоо бас үндэсний ястнууд бол одоо загцсан сайхан амьдарч ирсэн ийм одоо нутаг байгаа. За аймаг орон нутгийн хувьд бол аймаг орон нутгийнхаа хөгжлийг одоо бас урагшлуулах, хүн ардынхаа аж амьдралыг татах, ер нь хүн рүү чиглэсэн ажлуудыг хийх энэ одоо бодлогын хүрээнд аймгийн засаг даргын зүгээс бол өнгөрсөн 4 жилд бол бас нэлээд олон хөтөлбөрүүдийг бол хэрэгжүүлж ажилласан байгаа. Тухайлах юм бол одоо бид бүхэн бол Хинтээ аймгийн хөгжүүлэх чиглэлээр эрдэм боловсралтай хинтээчүүд, эрүүл чирэг хинтээчүүд, за аюулгүй орчинтой хинтээчүүд, ажилтай орлоготой хинтээчүүд, за мянган айл орон сууцны хөтөлбөр, архигүй хинтээчүүд хөтөлбөр, за мөн одоо захим хинтээ хөтөлбөр гэх мэтлэн олон одоо хөтөлбөрүүдийг одоо бодлого болгож хэрэгжүүлж ингэж ажиллалаа. За ингэж ажилласны үр дүнд бол бас тухайн салбар болгон дээр тодорхой үр дүнгууд бол бас нэлээд сайн гарсан. Ийм одоо амжилтууд байгаа. Тухайлах юм бол одоо ажилтай орлоготой хинтээчүүд хөтөлбөрийн хүрээнд бол бид нар одоо бас хүн амын ажил хөдлөлийг бууруулах, ядуурлыг бууруулах чиглэлээр тодорхой одоо ажлуудыг хийж хэрэгжүүлсэний үндсэн дээр өнгөрсөн одоо энэ 4 жилийн хугацаанд бол Хинтээ аймгийн хэмжээнд нийтдээ 6000 гаруй иргэдийг одоо ажлын байртай болгосон гэсэн ийм үр дүн гарсан байгаа. За энэ юу гэхээр за 5000 гаруй иргэн бол
Энтэй аймгийн хөдөлмөрийн хэлтсээр зуучлуулан ажлын байртай болсон байна. За 1000 гаруй иргэд бол хөдөө аж ахуйн салбарт яг тухайлах юм бол мал аж ахуйн салбартаа туслах малчнаар бол одоо ажлын байр бий болж иргэд ажилтаа болсон гэсэн ийм үр дүн гарсан. Намайг Баццэг гэдэг. Бид хоёр одоо яг Хинтээ аймагт орсон шүүж гэр бүл болоод 2 жил болж байна. Ер нь бол залуу хүмүүсийн хувьд манай Хинтээ аймагаас л айгүй залуучуудаа ихэнхдээ дэмждэг. Ажлын байрыг бас санал болгосон тийм юу бол нэлээд байдаг. Би өөрөө хэрлэн 4-р цэцэрлэгийн тоогоочоор ажилладаг. Энэ маань бол төсвийн газар надад арай ирээдүйтэй нийгмийн татгал төлдөг. Ер нь бол ажлын байрыг залуучуудаар хангана гэсэн тийм зорилготой байдаг. Тэр нь бас айгүй таалагддаг. Тэгээ ер нь хойштын Хинтээ аймгийнхаа хөгжил цэцэрлэл залуу хүн гар бие оролцсон гэж бодож байна. Манай Хинтээ аймгийн удирдлагууд гэх юм бол одоо сүүлийн үед бол сүүлийн хэдэн 3-4 жилээс эхлээд залуу хүмүүсийг аягүй дэмжиж байна. Залуу гэр бүлийг дэмжиж байна. Хуваараа бизнес эрхлэх залуучуудыг дэмжиж байна. Одоо манай өнгөх чинь барилгын мэрэгжилтэй энэнгээр хуваараа тийм баригад ажиллаж басаад дотор засал тийм өрлөг гэх мэт тийм ажлыг баригадаар авч хийдэг. Энэ нь бол бидний одоо өрхийн орлогонд бол маш сайн нөлөөлж байгаа. Сүүлийн 4 жилийн хугацаанд Хинтээ аймгийн мал сүргийн тоо 1 сая толгоогоор өссөн. Одоо нийтдээ 3 сая 500 мянган толгой малтай болсон. Мянгат малчтын тоо олон байна. 800 орчим мянгат малчтай боллоо. Ингээд ирэхлээр мал сүрэг өржөөд өсөд ирэхлээр цаана тэрийг малдаг малчин хэрэгтэй болж байна. Тийм учраас одоо дотоодоос малчт маань ажлын байр гаргаж ирж байна. Энэ дээр 1000 гаруй одоо залуучууд иргэд очиж туслах малчнаар ажилласан ажлын байр бий болсон гэсэн ийм үр дүн гарсан байна. Гэх мэтлэн одоо энэ жижиг дунд бизнесийг дэмжих, сум хөгжүүлэх сан тийм ээ энэ одоо хөтөлбөр төслүүдийн хүрээнд бол одоо ажлын байрууд бол олноор бий болж байгаа. Ийм үр дүн бол байгаа. Тэгэхээр олон хүч оломгүй далаа гэж олон сайхан хинтээчүүд маань нийлж нэгдэж ялангуяа сая бид ард иргэтэй уулзаад явж байхад бол удирдлагууд маань үнэхээр зөв зохистой зүйлүүдийг бас бидэнд хийж бидний ажилд одоо тус нэмэр болж байна. Ард түмний амьдрал маань ч гэсэн сүүлийн үедэд бас жилүүдэд бас нэмэгдэж байна гэж сайхан таатай мэдээг сонсож байна. Тэгээд сүүлийн үед ялангуяа залуучуудтай уулзж байхад энэ 1000 айлын орон сууц бол үнэхээр нүдэ олсон зүйл юм аа. Бид нарт бас энэ аятай тухтай артаа ажиллах боломжууд нээж өгч байгаамаа гэж удирдлагуудаа дамжуулан талархснаа илэрхийлээрэй гэж хүссэн байгаа. За энэ байрандаа ороод хэр одоо сэтгэл хангалуун байна. Мөрсөн жил манайх 9 сард намар орсон маа. Сэтгэл хангалуун байлгүй ах. Хинтээ аймгийнхаа удирдлагуудаа ийм сайхан байр барих нөхцөл байдлыг бүрдүүлж өгсөн сайхан газар өгсөн. Удирдлагуудаа бүгдийг баярлалаа гэж хэлмээр байна. Би бас нутгийнхаа удирдлагууд бас баярлалаа гэж хэлмээр. Бид нэр одоо ингэж ийм гоё чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлээд одоо ийм гоё сагсны талбай барьж өгсөн байна. Олимпик цогцлбөрийн маань бас барьж өгсөн байна. Тиймээс бас барьж өгсөн компанийн ах эгч нарт бол нутгийнхаа удирдлагууд баярлалаа гэж хэлмээр байна. Ер нь Хинтээ аймагшууд маань залуу гэр бүлээ настан борлуудаа дэмжиж ийм сайхан орон сууцнууд барьж байгаа юм байна шүү дээ тийм ээ. Зөндөө сайхан. Одоо энэ дагуудад ер нь хөдөөний улсууд их орж байна шүү дээ. Тийм. Хөдөөнөөс ирэхэд амар юм да. Нэг сайхан хал уусандаа орцоод тэгээд хөдөө гараад ирчихээ. Тэгэхээр Хинтээ аймгийн хувьд бол энэ 4 жилийн хугацаанд бас их бүтээн байгуулалтын жил боллоо гэж жилүүд боллоо гэж ингэж одоо үнэлж дүгнэж байгаа. Ягаад тэгэхээр аймаг бүрт хэрэгжиж байгаа 1000 айл орон сууц хөтөлбөрийг бол Хинтээ аймаг бол амжилттай хэрэгжүүлж одоо бас хамгийн түрүүнд 1000 айлын орон сууц хөтөлбөрөө одоо амьдрал дээр барьж ашиглалтанд оруулсан ийм аймаг болсон байгаа. Өнгөрсөн намар 9 сард бид нар улсын их хурлын даргаыг урьж 1000 айл орон сууц хөтөлбөрийнхөө одоо нээлтийн арга хэмжээг хийсэн байгаа. Тэгээ энэ 1000 айл орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бид нар бол 13 онд бол эхлээд бид нар барилгын материалын үйлдвэрүүдийг аймаг орон нутагтаа барьж байгуулах ажлыг бол 13 онд багтааж хийсэн байгаа. Энэ чиглэлээр бид нар одоо аймгийн хэмжээнд бетон зурмгийн үйлдвэр 2-ыг байгууллаа. За чулуу бодлуурын үйлдвэр, хайрга дайрганы үйлдвэрүүд, за тэгээд хаалга цонхны үйлдвэрүүд, за тоосгоны үйлдвэр, блокны үйлдвэрүүд гэх мэтлэн яг одоо барилга барих шаардлагатай бэлтгэц хийцүүдийг бол орон нутагтаа барилгын материалын үйлдвэрүүдийг барьж байгуулж өгсөн учраас Хинтээ аймагт бол барилга бүтээн байгуулалтын ажил явахад бол цаг хугацаа хож дөрвөн шуурхай явдаг болсон. Жишээлбэл холоос тойвор хийхэ боллоо гэсэн тийм байхгүй. Тийм учраас Хинтээ аймагт барилгын материалын
энэ үйлдвэрлэл хөгжсөний үр дүнд бол Мянган айл орон сууцны хөтөлбөр амжилттай хэрэгжсэн. Энэ одоо Мянган айл орон сууцны хөтөлбөрийг одоо бүтээн байгуулахын ажилд бол бид нар одоо дотоодынхаа барилгын компаниудыг бол урин дуудаж оруулсан. Нийт одоо 30-аад компани одоо Монголын одоо онцгой буланбараас ирж Хинтээ аймагт барилга бүтээн байгуулалтын ажлыг хийсэн. За ирсэн одоо компани болгонд бол бид нар бол одоо бас хөнгөн шуурхай хандаж тэднийг тусалд дэмжиж ажилласны үр дүнд бол бас ажил төрлөл бүтээн байгуулалтын ажилд хөнгөн шуурхай явсан. Бид нар газраа олгож байна. Инженерийн дэд бүтцийн одоо аймаг өөрөө хийгээд өгч байна. Тэгээд одоо өөрсдийн барилгаа бариад орон нутагт одоо бололцооны зохистой үнээр зөвшөлдсөж жагаад орон сууцаа борлуулаа гэдэг ийм шаардлагыг тавьж ингэж ажиллаж байгаа. Энэ маань цаана ажилтаа орлоготой болох одоо их том боломж болж шүү дээ. Ялангуяа хинтэйчүүдээс бол ажлын байргууч гэдэг юм уу, ажилгүй иргэд бол нэлээдгүй бас бага болов гэж бодож байна. Тухайлбал барилгын салбарт мэдээ залуучууд бүхэл насны хүмүүсээс оролцож байгаа х тийм ээ. Тэгээд энэ хөтөлбөрт оролцсон энэ аж ахуйн нэгжүүдийн хувьд бол инженер техникийн гол мэргэжилтнүүдэд авчираад ажиллах хүчээ бол аймаг орон нутгаас хангаж ингэж ажилласан. Тийм учраас Хинтээ аймгаас бол одоо энэ барилгын салбарт маш олон залуучууд ажиллаж байгаа. Өвөл цонгүй ажиллаж байна. Ер нь манай ч одоо дулааны улиралд нь барилгаа босгож аваад хөдний улирал эхлэхэд доторх дулаанаа өгчгөө доторх засварынхаа ажлыг хийгээд өвөлжин ажилтаа ингээ ажиллаж шít барилгын компани. Тийм учраас манай аймагт бол одоо барилгын салбарт залуучуудын барилгын одоо компани хүмүүс маань байнгын ажилтаа ингэж байгаа. Энэ нь бол одоо бас үр дүнгээ өгсөн. Ийм сайхан ажиллагаа. Тэгээд энэ дотор нэг юмыг онцлоход бол Хинтээ аймагт өнгөрсөн 4 жилийн хугацаанд нийтдээ нэг 290 орчим тэрбум төгрөгийн барилга угсрал бүтээн байгуулалтын ажил хийгдлээ. Түүн дотроос нэг 30 орчим хувь нь бол хувийн хвшлийн хөрөнгө оруулалт. Одоо энэ дотоодын компаниудын хөрөнгө оруулалтыг татаж авч ажиллалаа. Энэ бол одоо бас энэ хямралтай ийм одоо цаг үед бол бас ихээхэн том одоо эдийн засгийн нөөц энэ салбарыг бид нар ашиглаж чадсан. Энэ нь бол одоо их үр дүнгээ өгсөн. Нийтдээ 80 гаруй тэрбум төгрөгийн ажлыг бол манай одоо хувийн компаниуд маань Хинтээ аймагт хийж гүйцэтгэж өгсөн байна. Энэхүү сайхан олон ажлуудыг бас хийхийн хажуугаар нийгэм рүү чиглэсэн олон хүмүүнлэгийн ажлуудаас оролцдог. Тэгэхээр ялангуяа засаг даргатай ярилцж байгаа учраас засаг даргын тамгын газрын нөөц хөрөнгө гэдэг юм уу, эмзэг бүлэг, зорилтод бүлэг альва одоо хүмүүсэд ер нь нийгмийн асуудлыг шийдэх тал дээр. Ер нь одоо бас хүн ард руугаа чиглэсэн бас нэг хүний төлөө гэсэн ийм одоо зорилттой ажлуудыг бол бид нар бас нэлээд олныг хийсэн. Тухайлх юм бол архигүй хинтэйчүүд хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байгаа. За энэ хөтөлбөрийг бол ер нь одоо бас нэг гэр бүлээсээ одоо бас гадуурхагдсан нийгэм анхаардгүй бас нэг тийм ядарсан зүйл төрсөн иргэдтэй бас төр гараа сунгаж тэднэрийг одоо бас нэг тэр өвчнөөс нь салгаж эрүүлжүүлж нийгмийн амьдралд одоо идэвхтэй байр суурьнд оруулъя. Тусалж дэмжиж гэсэн цэвэр одоо хүмүүнлэгийн шинж чанартай ийм сайн үйлсээ энийг л бид нар хийсэн байна. Тэгээ энэ ажлыг хийгээд нийтдээ 1000 гаруй иргэнийг архинаас одоо ангижрууллаа, эмгүү амжилтгийн тамруулж. Тэгээ энэний үр дүнд бол Хинтээ аймагт энийг дагаад олон сайхан амьдралууд бол бий болж байна. Гэр бүл дотор амар тайван байдал бий болж байна. Аймаг бүхэлдээ гэмт хэрэг зөрчил буурч одоо амгалан тайван болж байна. За тэгээд одоо архинаас гарсан хүмүүс бол ерөөсөө залуучууд бол арх ухаа ойлгохлаа. Одоо юу хийх вэ? Яаж амьдрах вэ? Ер нь юм хий бүтээ бизнес. Амжиргааны төвшин хэр байд юм болоо? Хинтэйчүүд маань амжиргааны төвшин хэр? Ер нь бол бас гайгүй шүү манайхан тийм учраас ерөөсөө шууд одоо ажил хөдөлмөрлөл шууд ордог юм байна. Тийм учраас бид нар энэ архинаас гарсан энэ хүмүүстэй хөтөлбөрт хамрагдсан хүмүүстэй бол ажилдаа орлоготой болох тал дээр аймгийн хэмжээнд одоо бодлогоор дэмжиж ажиллаж байгаа. Энэ чиглэлээр Сумаар нутаг аймгийн төв аж ахуйн нэгжүүд албан байгууллагууд одоо архигүй хинтээ хөтөлбөрт хамрагдаад архинаас гарсан хүмүүсийг хамгийн түрүүнд ажилд авдаг, төсөл хөтөлбөр өгдөг, малжуулах хөтөлбөрт хамруулдаг. Бүхэл талаар бол одоо дэмжиж ажиллаж байгаа. Энэ архинаас гарсан хүмүүс бол үнэхээр одоо амьдрал ахуйн сайжрал, ар гэрийнх нь одоо нийт гэр бүлийн гишүүдийнх нь сэтгэл ханамж бол үнэхээр өндөр эрс дээшилсэн гэж болно. За мянган хүний ард бид бодоход ээж аав одоо хадам ээж аав гэр бүл ах дүү төрөл төрөсөд найз нөхөд хамт олон гэд үнэхээр одоо олон тоо гарч аз жаргалтай одоо архигүйгээр аз жаргалтай амьдарч байгаа хүний одоо тоо бол хэд байгааг бид төсөөлж болно.
Дараагийн нэг асуудал бол төрийн албан хаагчид өөрсдөө манлайлж архитан цогтуурхайг бол таслан зогсоосон. Аливаа баяр ёслол үдшилэг уулзалт зэнгүүн дээр бид архигүй тэмдэглэдэг, баяраа бол архигүй тэмдэглэдэг болсон байгаа. За энэ бол манай Хинтээ аймагт нэгэн твшил болсон зүйл. Хэрвээ ямар нэгэн одоо баяр ёслол дээр архи дарс задлаж байгаа энэ үзэгдэл бол бидэнд одоо нэлээд сонин харагддаг ийм болсон ийм үзэгдэл байна. Мөн одоо төрийн албан хаагч ажлын одоо ажил хийж байх хугацаанд албан томилтоор явж байх хугацаанд архи согтуурлын зүйлүүд хэрэглэхийг тас хориглосон байгаа. Өөрөөсөө одоо батламж зурж дээд чатныхаа засаг дарга нартай гэрээ хийж хэрвээ энэ архитан согтуурах үйл ажиллагааг одоо хөвлөр жишээгээр үзүүлсэн байх юм бол бид хариуцлага хүлээх бэлэн гэсэн ийм батламж өөрөөсөө сайн дураараа гаргадаг болсон байна. Ийм олон ажлын үндсэн дээр бол үнэхээр архи гэдэг Монгол үндэстнийг муухай харагдуулдаг энэ юмыг бол Хинтээ аймаг шүүжлэн үнэхээр монголчууд архигүй амьдарч болдго юм байна. Монгол хүн архигүй амьдрахаараа үнэхээр сайхан зүйл бүтээж чаддаг юм байна. Биеиндээ сайхан санаж чаддаг юм байна. Хүн чанараа гээгээгүй юм байна гэдэг хамгийн сайхан юмыг үзүүлж чадж байгаа ийм хөтөлбөр болсон гэж байна. Архигүй хинтээчүүд хөтөлбөрийн маань хэрэгжилтийг манай аймгийнхан хинтээчүүд бол үнэхээр талархан хүлээж авч бид одоо энэ хөтөлбөрт хамрагдсан иргэд хамрагдсан гэр бүлүүд мөн ах トゥ төрөл төрөс найз нөхөд нь хамрагдсан энэхээр одоо биднэрт бол халуун баяр хүргэж энэ хөтөлбөрийг цааш нь үргэлжлүүлээч цааш нь авч яваач гэсэн хүсэлтүүдийг бол удаа дараална. Бид ч одоо энэ дараагийн 4 жилд ажиллах мөрөн хөтөлбөртэй энэ хөтөлбөрөөр хэрэгжүүлж Хинтээ аймаг улам эрүүл улам чирэг одоо улам ажилсаг юм улам сайхан Хинтээ болгохын төлөө зүтгэж байгаадаа бас баяртай байдаг. Илүү ажлыг хийхэд жижиг гэлтгүү, том гэлтгүү олон асуудлууд тулгардаг. Тэгэхээр мэдээж хэрэг та бол хинтээчүүд юм бас аав нь гэж овгилж яваа засаг дарга гэдэг бол маш том үүрэг хариуцлагатай хүн. Тэгэхээр яагаад энэ олон ажлуудыг бас санаачлагад ийм их хүчин зүйлүүд нөлөөлөв? Та маань одоо аль нутгийн уугуулын мөн ямар сургуулиудыг төгсөв? Мөн гэр бүлийнхаа талаар бас үзэгчтэй хуваалцах уу? Тэгэхээр яг хоо ер нь одоо нийгэм рүүгээ чиглэсэн, хүн рүүгээ чиглэсэн нутаг орноо хөгжүүлэх энэ одоо зорилго бол аймгийн засаг дарга хүний хийх ёстой албан үүрэг нэг талаас нөгөө талаас тухайн одоо аймаг орон нутгийн удирдах байгаа дарга хүний зүрх сэтгэлийн одоо бас асуудал бол байгаа. Үнэхээр сэтгэл гаргаж иж ажлыг хийх юм бол ямар ч хэмжээнд том хэмжээнд салбарын хэмжээнд бүгдийг одоо бас ажлыг явуулж болдгийм байна гэдгийг бол яг энэ 4 жилийн хугацаанд бид нэг баг хамт олон болж ажиллаад бол одоо ажлын амжилтуудыг л үр дүнгийн үзэж байна. Тийм учраас нутаг орноо хөгжүүлээ, хүн ардынхаа сайн сайхны төлөө ажиллая. Хинтээ аймагт одоо юм болгон одоо өнгөлөгөөдтэй байгаасаа гэдэг энэ бодлын сэтгэлийн үндсэн дээрээс сэтгэл гаргаж ажилласан ажлын үр дүн бол хүндээ хүрдэг юм байна. Үр дүн гардаг юм байна гэдгийг бол ерөнхийдөө бол ойлгосон. Би өөрөө бол энэ нутагта Хинтээ аймгийн төв одоо Ундрахаа хотод хуучнаар одоо Чингис хотдоо бол төрж өссөн. Эндээ одоо 10 жил одоо төгссөн. Тэгээ одоо эрхүүгийн сургуульд явж суралцаа төгсөж ирээд мөн одоо нутагтаа ирж ажилласан. Орхон сангийн ажихад одоо агрих хэмжээр ажиллаж байсан. Тэгээ дараагаар нь бол одоо аймгийнхаа эвлийн хорон дарга, залуучуудын холбооны дарга гэдэг залуучуудын байгууллагаар нэлээд явсан. Тэгээ сүүлдээ хот орон Улаанбаатар руу ороод бизнесийн салбарт ажиллаа. Гадагшаа бас Германд сургуульд явж суралцаад ер нь одоо бас өөрнөөсөө нисэж жоох явж юм мэдэж туршлага торимтлуулж хагаад 12 онд нутагтаа эргэж ирж аймгийн засаг даргын одоо ажлыг хийсэн. Тэгээд бас өөрийн одоо сурсан, үдсэн харсан бүх одоо энэ туршлагандаа одоо бас тулгуурлаж 4 жил нутаг орноо хөгжүүлэх чиглэлээр бас нэлээд зүтгэж ажилласан. Иймэрхүү л байгаа. Гэр бүлийн хувьд бол манай гэр бүлийн хүн Борхогийн Гэрэлмаа гэж хүн байдаг. Сүхбаатар аймгийн гол. За манай гэр бүлийн хүн бол Санкт Петербург хотод сургууль төгссөн. Санхүү эдийн засагч мэргэжилтэй ийм хүн байдаг. Тэгээ ам бол тавуулаа амьдарч байна. Өөр хүүхдүүд нь. За өөр хүүхдүүд бол манайх бол ер нь 2 том хүүхэд нь тусдаа гарцсан. За баг хүүхдүүд бол сургууль соёлд дунд сургуульд сурч байна. Тэгэхээр өнөөдөр бас баяр дээр баяр дагсаж бид бүхэн Монгол улсынхаа өнцөг бүлэн бүрт очиж аймаг сумуудтай танилцаж тухайн одоо аймгийн
онцлог зүйлүүдийг үзэгчтэйг хүргэж хүн чанарын илэрхийлэл болсон ажлуудыг гэгээлэг зүйлийг хүргэдэг байгаа. Тэгэхээр одоо өнөөдөр бас хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болж байна. Тэгээд танаа аймаг бол нэлээд дуушуу, инээд хөөр цалигсан ийм сайхан өдөр болж байна. Тэгээд ер нь жилийн хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг хэрхэн тэмдэглэдэг, ер нь хүүхдийн одоо эрхийг хамгаалах өдрөөр бусад аймаг орон нутаг тийм ээ онцлог тэмдэглэдэг шүү дээ. Танаа энэ жилийн маань одоо онцлог бас юу байв? Тэгэхээр энэ жилийн хувьд бол Хэнтэй аймагт их хүрсийн баярыг өргөн дэлгэр сайхан тэмдэглэж өнгөрөөж байна. За энэ өдрийн хувьд бол хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд хөгжлийн асуудлаар бол одоо бас олон чиглэлийн үйл ажиллагаанууд явагдлаа. За ер нь бол энэ жилийн баярыг бид нар хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай гэдэг ийм урьяан дор одоо зохион байгуулж нэлээд олон төрлийн одоо хүүхдүүдийн дунд оролдоон тэмцээн баяр ёслолын арга хэмжээнүүд зохион байгуулж ажиллалаа. За ер нь бол Хэнтэй аймгийн одоо хувьд засаг даргын тамгын газар түүний одоо үйл ажиллагааны хүрээнд хүүхэд хөгжүүлэх чиглэлээр нэлээд олон бодлогын асуудлууд явсан. Энд мэдээж эрдэм боловсролтой хэнтэйчүүд хөтөлбөр хамрагдаж байна. Эрүүл чирэг хэнтэйчүүд хөтөлбөр хамрагдаж байна. За мөн одоо сургууль соёлын орчинд явагдаж байгаа Зөв Монгол хүүхэд авьяас хөтөлбөр, ном хөтөлбөр. За мөн одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих ийм одоо хөтөлбөрүүд. За хүүхэд хөгжлийн төвийг одоо барьж байгуулах, өсвөрийн шгшээ багийг дэмжих энэ гэх мэтлэн олон ажлуудыг бол одоо бид бүхэн хийж хэрэгжүүллээ. Тэгээ энэ жилийн одоо их хүрсийн баярыг тохиолдуулж Хэнтэй аймгийн хүүхэд гэр бүл хөгжлийн одоо газраас санаачлан аюулгүй амар тайван одоо хэнтэйчүүдийн төлөө гэсэн ийм урьяан дор хүүхдийн төлөө одоо бас дэмжиж ажиллацгаая гэдэг энэ одоо уриалгыг гаргаж Хэнтэй аймгийн бүх албан байгууллага аж ахуйн нэгжүүд хамтарч ажиллаж одоо 3 сарын аян орно болсон байгаа. Тэгээ энэ аяны хүрээнд байгууллага болгон хүүхэд рүү чиглэсэн ажил арга хэмжээг байгууллага дээр хамт олон дундаа аймгийн хэмжээнд зохион байгуулсан. Ингэж ажилласны үр дүнд бол нийтдээ нэг 60 гаруй одоо сая төгрөгийн одоо хөрөнгө оруулалтыг хүүхдийн төлөө одоо бас босгож хийсэн, тусалд дэмжсэн ийм ажлуудыг энэ жил манайхан хийж хэрэгжүүлсэн байна. Тийм учраас энэ жилийн хувьд бол одоо их хүрсийн баярыг бол бас бид өргөн дэлгэр тэмдэглэж байна. Түүнээс гадна одоо их хүрсийн баяраар төр засгийн одоо медалууд, за алдарт гэхий 1-2 дугаар одонгоор олон ээжүүд одоо бас шагнагдлаа. Энэ жилийн хувьд бол манай аймагт 100 гаруй ээжүүд бас алдарт гэхий 1-2 дугаар одонгоор өнөөдөр бас шагнуулж одоо бас инграмлаасан ийм сайхан үйл явдлууд боллоо. Одоо 4 хүүхэдээс гисч байжсны тий ач хавьяас төрөөс бас нэг одон тэмдэг одоо гэсэн баярлж байна. Хэнтэй аймгийн төвд байгаа ээж цэрэнд долгоор болон эгцсэл маа эгцсэл одоо бүх ах дүүнэртэй энэ их хүрсийн баярын сайхан өдрийн мэндийг яа. Миний хувьд бол сайхан санагддаг шүү дээ. Тий. Юу гэдэг үлээ угаасаа Монголын өрс маш олон байх болтугай гэд тэр утгаараа баяртай байна. Сайхан санагдаж байна. Бид бүхэн ч гэсэн Хэнтэй аймагт ирэхдээ үнэхээр бас баяртай байна. Энэ сайхан баярын өдөр. Дээрээс нь бас Хэнтэй аймгийн засаг даргын одоо санаачлагаар хийж хэрэгжүүлсэн олон ажлыг бас үзэгчтэйгээ хуваалцаж, ард иргэдийн одоо үзэл бодол санаа энэхүү бяцхан өрсийн инээд баяр хөөргийг бас үзэгчтэй хуваалцаж байна. Хэнтэй аймгийн одоо бахархах нэг зүйл гэвэл сонсголын бэрхшээлтэй мис мистрийн тэмцээн маань жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг. Энэ жил 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Эдгээр одоо тэмцээнд төрүүлсэн мис мистрүүд маань Монголынхаа нэрхийг дэлхийн тавцанд гаргаж Америкийн нэгдсэн улс, Англи, Чех, Турк гэх мэтчлэн олон улсад топ 10, топ 4 гэх мэтчлэн олон ийм шалгаруулалтаар ирсэн. Өнөөдөр бас нэг баяртай мэдээ бол Хэнтэй аймгийн Бороондор сумын Харьяад одоо сонсголын бэрхшээлтэй 29 дугаар одоо сургуульд сурж боловсрдог ийм одоо Баярхүү гэж ийм сайхан хөө маань бас төрүүлсэн байгаамаа. Тэгээд үндэсний ялагч болсон тун удахгүй одоо явах гэж байгаа. Тэг Америкийн нэгдсэн улсын одоо элчин сайдын яамнаас визийг бол олгоцсон. Ингээ баг бүрэлдэхүүнээрээ явах гэж байгааг хинтийчүүд, бор өндөрчүүд бүгд одоо дэмжиж ялангуяа засаг даргын тамгын газар нэнхүү одоо хүүхдийн цаашдын ирээдүйд нь тийм ээ алтан боломжуудыг сонсголын бэрхшээлтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд маань энэхүү тэмцээнд орсноор нийгэмшиж одоо цаашид
бусад үлгэр дуурайлал болж бид юугаараач дутахгүй маа эрүүл хүмүүсээс гэдэг ийм сайхан гэгээ мэдээ бас та сонсоод баяртай байсан бах. Бор өндөр сумынхан бол нилээдгүй бас сайн үлсийн аяныг өрнүүлж энэ хүүхдэд тус дэмэр болох гэж байна. Хүүхд манаас нилээдгүй зорилтод бүлгийн эмзэг бүлгийн өрх толгоосон ижийн олон ончин дүүтэй ийм хүүхд байгаа. Тэгэхээр та бол ер нь хүн чанар гэж ер нь юу гэж ойлгодгийг, ер нь эдгээр хүмүүс туслах мэдээж олон бэрхшээл зовлонгууд таныг засаг даргал хэмжээ олон хүмүүс орж ирсэн олон бэрхшээлээ тоочдог бах. Эдгээрийг ер нь хэрхэн шийддгийг мөн хинтээчүүд маань энэ сайн үлсийн аяныг бас яагаад зохион байгуулах болов ер нь олон улсын тэмцээнүүдэд ороод топ одоо юу гэдгийг гой сайхан бүсгүүчүүд ирэхээр Монгол даяараа хүлээж аваад нилээдэг бас нэр хүндийн өрсөгдгөө гэтэл сонсголын бэрхшээлтэй буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэмцээнүүдийг маань сүүлийн үед бас нилээд дэмжих нь тийм хор байна уу да гэж ажиглагдаж байна. Та өөрийнхөө бас хувийн бодлыг хуваалцахгүй юу? Ийм одоо олон улсын чанартай дэлхийн хэмжээний том тэмцээнд манай одоо Хинтээ аймгийн Бор өндөр сумын баяр хүү маань одоо бас шалгараад тэр Америкийн нэгдсэн улсад тэр том нэр хүндтэй тэмцээнд оролцох болсонд нь бол одоо хинтээчүүд бид бүхэн бол одоо бас баяртай байна. Тийм учраас бас одоо өрхий эмзэг гэрүүлээс гаралтай тэгээ одоо хөгжлийн бэрхшээлтэй юм хөөхд өөрийн бас авяас чадвараар дэлхийн хэмжээний тэр том арга хэмжээнд одоо очиж оролцох гэж байгааг бол одоо бас аймаг орон нутгийн зүгээс Хинтээ аймгийн хүүхдийн байгууллагын зүгээс аймгийн засгийн тамгын газрын зүгээс бол бид нар бол бас зөх хэмжээгээр бас дэмжиж баяр хүүгээ бол бас дэмжиж ажиллана гэж одоо бас бид нар одоо бас хоорондоо ярьж одоо зөвлөж байгаа юмнууд бол бас байгаа. Тийм учраас ер нь аймаг орон нутгийн хувьд бид нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг шинээр байгуулад за энэ хавраас 5 сарын 1-нд эхлээд нээлттэй хийгээд ингээд ажиллаулж байгаа. Тэгэхээр энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих энэ одоо бодлогын хүрээнд бол бас дэмжих ёстой. Ийм одоо хүүхэд одоо бас авяас чадвараараа ингээд шалгараад энтийн нутгийнхаа нарийг гаргаад явж байна. Цаашлаад дэлхийн хэмжээнд Монголоо төлөөлж оролцох гэж байна. Тийм учраас бид нар одоо энэ дээр бол одоо сэтгэл гаргаж нутаг орны зүгээс л дэмжнэ, дэмжлгүй яах вэ? Тэгээ энэ арга хэмжээг манай хүүхдийн байгууллага бол одоо гардан зохион байгуулж дэмжиж энэ ажлыг бол одоо дэмжинэ гэсэн юм яриад байгаа. Өөрт байгаа чадах зүйлээрээ бусдад туслана гэдэг бол үнэхээр агуу зүйл. Тэгэхээр нэвтрүүлгийн зорилго маань ч гэсэн хин нэг нэгэ баярлуулж хин нэг нэгэ сэтгэлийн дэм хайрладаг. Тэгэхээр өнөөдөр манай нэвтрүүлгээр бас хинтээчүүд маань ийм сайхан бяцхан хүүд маань тусалж тэрхүү хүүгийн ирээдүй бол гэрэл гэгээтэй харагдахад та бүхэн маань маш их дэмжлэг үзүүлж байгаа. Ялангуяа аливаа зүйлийг удир дээр зохион байгуулж байгаа удирдлагын түвшний хүмүүс сэтгэл зүйн сайхан байх юм бол мөн одоо мэдээ зовлон бэрхшээл тохиолдсон хүмүүс маань ганц урмын өвгөн ч гэсэн баярлал явцдаг шүү дээ. Тэгэхээр баяр хүүгийн маань ижи гэр бүл найз нөхөд 29 дугаар сургуулийн нийт хамт олон бол баярлаж байгаа хаа. Хувийн дугаар 8 баяр хүүг тайзнаа өрөө. Баяр хүү таарсан асуулт танд сонсголгүй хүүхдийн төлөө сайн үйл хийх боломж олдвол юуг хамгийн түрүүнд хийх вэ гэсэн асуулт таарсан байна. За би сонсголгүй хүүхдүүдийн төлөө сонсголгүй хүүхдүүдээ сурч боловсрох эрхтэй. Тийм учраас ирээдүйд дөрөв сонсголгүй болж байгаа сонсголгүй энэ хүүхдүүдийн эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ яаж харьцах вэ? Яах вэ? Эднэртэйгээ яах вэ гэж боддог. Ихэвчлэн мал дээр гаргадаг. Тэгэхээр бид нэр энэ сонсголгүй хүүхдүүдийг 29 дугаар сургуульд хөдөө хотоос хамаагүй авчираад сургах ёстой гэж боддог. Ингээд ганцхан Улаанбаатар хот гэлтгүй сонсголын бэрхшээлтэй хүүхд хаана вэ? Тэнд орчуулагч, тэнд бичгийн асуудал үүсдэг. Ийм учраас орчуулагч нарыг маш олноор болгож заах, сонсголын бэрхшээлтэй хүүхдийг багаас нь дохио заагаад ердийн хүмүүсийн хэмжээнд эрх тэгштэйгээр ойлгох тэр хэмжээнд хүргэх хэрэгтэй. Яагаад гэвэл бид сонсохгүй боловч мессежээр харьцаж чадна, бичиж чадна. Ийм учраас сонсголгүй хүүхдүүдийг хот хөдөө гэлтгүй газруудад сургуулийг бий болгох хэрэгтэй. Манай СС телевизээс соёл урлагийн төрөлцсөн сувг хийдэж нийгэм рүүгээ чиглэсэн олон сайхан хүмүүнлэгийн ажлыг дэмжиж дэлгэрүүлж олон хүмүүс бие биедээ туслаасай, олон хүмүүс бие биенээ хайрлаасай, олон хүмүүс бие биенээ хүндэтгээсэй гэж үүднээс хүн чанар гэдэг нэвтрүүлгийг 9 дахь жилдээ зохион байгуулж байгаа. Тэгээд үнэхээр хинтээчүүд маань ийм сайхан урамтай, дэмтэй, халуун дулаан, өвгтэй, инээ төхөр баяр цэнгэлтэй хүлээж аваад авж байгаад үнэхээр талархаж байна. Тэгээд нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ үргэлжлэн хүрэх болно.
Ийхүү хийсэн зүйл хэлэх үхтэй цаашид ч ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзлээр дүүрэн Хэнтийн нутгийнхны яриаг сонсож Чингис хоттой танилцсандаа мөн хүүхдийн инээдхөөр баяр баясгалаар дүүрэн нэгэн өдрийг их хааныхаа өлгийн нутагт өнгөрүүлсэндээ сэтгэл хангалуун бахархууштай байлаа. Алхан биендээ ахтмаар ариун эндэн сэтгэлтэй найз нөхөд олонтой намайг хүүхэд гэдэг. Төрсөн бие минь тууч гэсэн төрлөг нутагтаа алдартай нартад аав ээжээрээ авгалсан намайг хүүхэд гэдэг. Ийхүү хүүхэд гэр бүлтэй жаргалтай өрөөнд дор тэмдэглэн өнгөрүүлж буй олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хүүхдийн баяр маань эхэлж байна. Ингээд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр өндөр үдийг нээж үг хэлнэ хэмээн Хэнтийн аймгийн засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Жавдгийн Оюнбаатар таныг урьж байна. Улс Монголынхоо галыг бадраах ирээдүйн хоочвол бяцхан хөөхд багчууд та бүхэндээ хүүхэд гэр бүлтэй жаргалтай өрөөндөр тэмдэглэн өнгөрүүлж байгаа. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхний адил бяцхан хүү байсан Тэмүүжин өөрийн их суу бэлэг сод ухаанаараа дэлхийн дайдыг сөхрүүлж Чингис хаан хэмээн өргөмжлөгдсөн түүхтэй хаан Чингисийн өлгий хан Хэнтийн бяцхан үрс та бүхний минь сүлд хиймэр үргэлж өөдөө дэвжин дээшлэх нь тэнгэр заяатай юм а. Хүүхдүүд та нарынхаа сайн сайхан ирээдүйн төлөө эцэг их багш сургууль хүмүүжүүлэгч гээд томчууд бид бүхэн их зүйлийг хийж бүтээх үүрэг хүлээсэн байдаг. Энэ жилийн баярын үйл ажиллагаа хүүхдийн эрхийн хууль, хүүхэд хамгааллын тухай хуулийг сурталчлах онцлогтойгоор зохион байгуулагдаж байна. Бидний амьдралын үргэлжил болсон хүүхдүүд минь эрүүл сарвал, эрдэм боловсралтай, авиас чадвартай, бие даасан, өөртөө итгэлтэй, эх оронч үзэлтэй, бүтээлч хариуцлагатай, аливаад онцлогч байх учиртай. Тиймээс аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн даргын эрдэм боловсралтай хэнтийчүүд, эрүүл чирэг хэнтийчүүд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд хүүхдийн хөгжлийг дэмжих, чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бүртэмжтэй орчныг бий болгох, эрүүл мэндийг сахин хамгаалахад зориулж уламжлалт дамгаах ухааны төвийн дэргэд 20 ортой хүүхдийн хоолт хижээл, сэргээн засах чирэгжүүлэлтийн соёл, олимп зохицолбор цэцэрлэг түрээлэн хүүхдийн авиас чадварыг хөгжүүлэх зорилгоор орон нутагт хүүхэд хөгжлийн төв, хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалах байр, хөтөлбөр цуслан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвүүдийг нээн ажиллуулж байна. Мөн хүүхдийн эрүүл чирэг бие бялдар, авиас чадвар, спортыг хөгжүүлэхэд хүүхдийн өсвөрийн шгшээ багийг 12 төрлөөр тогтмол амжилттай хичээллүүлж байна. Орон нутагт хэрэгжүүлж буй хүүхдийн хөгжлийг дэмжих бодлого, хүүхдийн байгууллага, түүний галыг манж, хүүхдийн сайн сайхны төлөө ажилласаар ирсэн үе үеийн ажилтнуудын оюун бэлэг, сэтгэл зүрх, хүч хөдөлмөрийн үр дүнд Хэнтийн нутгийн хүүхдүүд улс орондоо төдийгүй төв дэлхийн дэвжээд улс орныхоо нэрийг өндөрт өргөж бидний бахархал хүндэтгэлийг хүлээж байна. Улс орны өнөөдрийн өнд маргаашийн хөгжлийн төрх болсон хүүхэд бүрийн сайн сайхны төлөө төр иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллага, хүүхдийн асуудлыг хамаарах бүхэл салбар, гэр бүл, эцэг эх, олон нийт бүгдээрээ хамтран ажиллавал их амжилтанд хүрнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Хүүхэд бүрийн сэтгэл баяр хөөрөөр дүүрэн гэрэлтэж, эцэг эхийнхээ хайр хэнэрэл тумбан, халуун дулаан гэр бүлдээ аз жаргалаар бэлхэн, элэг бүтэн амьдрах болтугай хэмээн та бүхэндээ баярын мэндийг өргөн дэвшүүлж байна.
болохоор бас энэ олон хүүхдийн дунд өдийн насын наслаад ингээд энэ ач гучаад аваад энэ галшраас ирсэн хүн я байж байна. Нөгөө нэг хүүхэд нь дадлаас ирсэн. За тэгээд явж байна. Тэгээд Энтэй аймгийн засаг дарга Оюнбаатар нь бас бүтээн байгуулалтыг бас Энтэй аймагт их хийсээ бас харуулах юм зөндөө олныг хийсэн байгаа. Тэгээд бас хүн чанар талаасаа бол Оюнбаатар бол бас яг амтан муу хөлдгөө амтнаа ам айхтар хазаагаагүй тийм л хүн байгаа байхад гэж бодож байна. За тэгээд сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан та болгонд баярлалаа. За танд хамгийн сайхан бүхнийг хүсье. Урт тусдаа настаарай. Би өөрөө яг цэцэрлэгт ажилтгийн хувьар гэх юм бол манай Энтэй аймаг цэцэрлэгийн одоо орон тооны хувьд л аягүй хангалттай гэж үздэг. Тэгээд хүүхдүүдийг бол хангалттай хэмжээнд авч чадж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд тэрэндээч ажиллах хүчин одоо тэрнийхээ хэмжээгээр нэмэгдэж байна. Энэ нь ажлын байр бас давхар нэмэгддэг. Тэгээ манай Энтэй аймаг бол Монгол улсын хэмжээнд хамгийн анхны 0-2 насны тийм яслын хүүхэд авдаг цэцэрлэгт ялсалтай. Энэ нь бол Монгол улсын хэмжээнд анх удаагийнх. Тэгээ хувийн 2 цэцэрлэг байна. Ер нь бол сургуулийн өмнөх боловсролын тал дээр бол манайх аягүй сайн гэж ойлгож байгаа. Би өөрөө яг дотор нь ажилладаг хүний хувьд л яг хүүхдийн хөгжилд яг яаж нөлөөлж байгаа, хүүхдийг яаж хөгжүүлж гин, эрүүл хоол хүнсээр хэрхэн хангаж гин гэдгийг бол яг өөрөө хардаг болохоор маш сайн мэдэж байна. Өнөөдөр одоо манай Чингис хотод хүүхдийн баяр давхцж байгаа дээр мөн одоо манай зураг сурсуудын холбооны арт галерейн бас нэгдэхэд бас давхар баяр болж байгаадаа бид бүгд баяртай байна. Энэ уран зургийн арт галерей болсноороо зүүн бүсийн болон Чингис хотын аяз зөрчлийн том, урлагийн том бааз болж байгаатай холбогдолтой. Гас гадна мөн ирээдүйн одоо залуу уран бүтээлч, авьяаслаг залуучуудыг сурган хүмүүжүүлж, тэгээд цаашдаагаа тэрний мэрэгжлийн болон өндөр мэрэгжлийн зэрэгт хүрэхээр гадаад дотоодын сургуульд суралцуулах бэлтгэл ажил явагдах юм байнамаа. Мөн болвол энэ Чингис хотод арт галерей байгуулагдсанараа олон улсын мэрэгжлийн болон ардын урчуудтай хамтран ажиллах болцоо нэгдэж байгаагаараа бас талархвштай үйл явдал болж байгаа. Чингис аймгийн 90 жилийн ой ухтаж Чингис хангалтын өлгийн нутаг гэсэн хаалга мөн олдвруудын баримлууд нь энэ манай бүтээлч Нанц Доржин хийсэн хамтарсан бүтээлүүд байгаамаа. Үүний зэрэгцээгээр манай аймгийн зураач уран бүтээлчдүүд бол Улаанбаатар хотод болон нийслэл Улаанбаатар хотод болон хөрш зэрэглэлийн Оросын холбоот улс хятад улстай хамтарсан гэрээ ёсоор тогтмол жил болгон үзэсгэлэн гаргаж байна. Мөн зураач одоо миний би энэ жил хан хэнтийн өнгө 2 уран бүтээлийнхээ үзэсгэлэн гаргаад бас давхар бас баяр болж байна. Хүн чанар нэвтрүүлгийн хамт олон Энтэй аймгийг зориулсан нэг шалтгаан нь сонцголын бэрхшээлтэй Мисс Мистер 2016 тэмцээний үндэсний ялагч Пүрэв сүрэн овогтой баяр хүүхэд удахгүй болох олон улсын тэмцээнд оролцоход туслах түүнд сэтгэлийн дэм хайрлах байсан юм а. Энтэй аймгийн Бор өндөр сумын харьяат энэхүү авьяаслаг хүүд нутгийн ард иргэд засаг даргын намын газар нийгмийн халамжийн хилтэс болон аж ахуй нэгжүүд мөн Энтэй аймгаар овоглох хүн бүр туслахааруулж сайн улсын аяныг өрнүүлсэн төдийгүй үүнийг Энтэй аймгийн удирдлагууд сайшаа дэмжиж аймгийн засаг дарга Оюнбаатар эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргахаар Америк улсыг зорих гэж байгаа баяр хүүхэд бүхэл боломжоор туслахаа илэрхийлсэн нь үнэхээр талархууштай байлаа. Энэ манай Бор өндөр сумын 3 дугаар болд орсон суудаг Пүрэв сүргийн баяр хүүхэд ийм хүүхэд байгаамаа. За энэ хүүхэд сонсголын бэрхшээлтэй тусгай 29 дугаар дунд сургуулийн 12 дугаар ангид сурдаг. Одоо хөгжлийн бэрхшээлтэй ийм хүүхэд байгаа. Саяхан одоо Мисс Мистер Монголиа тэмцээнд 2016 тэмцээнд амжилттай оролцож 1-р байр эзэлсэн баа. За тэгээ энэ хүүхэд маань Америкийн нэгдсэн улсад одоо Монгол улсаас шалгараад Америкийн нэгдсэн улсын Лас Вегас хотод болох олон улсын тэмцээнд Монгол улсаа төлөөж оролцох эрх авсан. За тэгээ сакс гар бөмбөг бүжгээр амжилттай одоо хичээлдэг манай 3 дугаар багийн довын долоогийн хорд амьдардаг ийм хүүхэд байгаамаа. Тэгээ энэ хүүхэд маань одоо энэ Монгол улсаас шалгараад Лас Вегас хотод одоо оролцоход замын зардал баг
Өндөрлөө өөрийнх нь ар гэр бас боломж муутай. Ийм учраас бид нар өнөөдөр энэ хүүхдийн баярын арга хэмжээний нээлтэн дээр энэ хүүхдэд тусалж дэмжих хандив аяныг зарж байгаамаа. За энэ хандив аяны хайрцгийг өнөөдөр энэ дотор байгаа хүмүүсээр аялуулаад бүх албан байгууллагаар аялуулнаа. Энэ арга хэмжээнд маань та бүхэн идэвхтэй оролцоорой. Бид одоо нэг нэгнийхээ төлөө хүүхдийнхээ сайн сайхны төлөө гараа сунгаж ингэж ажиллаарай гэж ингэж та бүхнийг өрөөдөө. Тэгээ энэхүү хайрцгийг хамгийн газрынхаа дараад гардуулаад хамгийн газраас ихтэй энэ хайр аялах юм аа. Энэ хүүхдэд та бүхэн амжилт хүсч бид нар сумынхаа нэр хүндийг өндөр төрүүлж авахыг бас хүсье. За Америкийн нэгдсэн улсад тохиолдох олон улсын тэнцээнд шалгарч оролцох дөрвөн сүрэн овогтой баяр хөөртэй засаг даргын тамгын газраас 200,000 төгрөгийн хандив гэж байна. Зовсон эхчүүд та бүхэн маань бяцхан улс маань олон улсын хүүхдийн баяраа сайхан нэмэгдээрэй. Та бүхэн сайн сайхан хүсье. Хүн чанар нэвтрүүлэг өндөрлөх төгсөж байна. Тэгээ Хинтээ аймгийн Чингис хотод ирээд өнөөдөр бас үнэт баяр цэнгэлээр дүүрэн нэгэн сайхан өдрийг өнгөрөөлөө. Тэгээд бид бүхэн өглөөний нар мөнхөөс өчийн бүрийн хамтдаа байлаа. Ер нь хинтээчүүдээр үнэхээр бахархах сэтгэл төрлөө. Учир нь үнэхээр хүн чанартай бие биедээ тусалдаг, хайрладаг ийм сайхан ард түмэн байна. Тэгээ өнөөдөр та маань маш их ажилтаа байх шиг байлаа. Таны зам чөлөөгөөр хүүхдийн баяр дээр очлоо. Мөн олон арга хэмжээнүүд дээр очлоо. Монголын өв уламжлалыг багтаасан ийм хөшөө дурсгал хийдэг, зураг зурдаг ийм олон сайхан хүмүүсээс амьдарч ажил төрдөг юм байна. Тэгэхээр та ер нь Хинтээ аймгийнхаа юугаар нь их бахархдаг вэ? Тэгээд ер нь Хинтээ аймгийг бид нар ярьдаг шүү дээ. Манай нутаг тийм брэндтэй, манай нутаг ийм брэндтэй гэж ярьдаг шүү дээ. Та болохоор ер нь Хинтээ аймгийнхаа юугаар нь бахархдгийг? Тэгэхээр манай Хинтээ аймаг бахархах зүйл маш их аримтай ийм аймаг байгаа. Тэгээ хамгийн том бахархал бол мэдээж Хэзээ Чингис хааны одоо олгийн нутаг одоо хааныхаа гал голомтыг сахиад болж байгаа ард түмэн гэдгээр манай хинтээчүүд одоо их хамагшдаг ийм ард түмэн. Тэгээд за хоёрдугаарт нь юу гэхээр манай Хинтээ аймаг дээр үчин одоо халахын одоо дөрвөн аймаг гэж том аймагуд байна шүү дээ. Тэрний нэг одоо халахын Цэцэн хаан аймгийн гал голомтыг бас одоо сахиж байгаа. Тухайлбал энэ урдлын энэ одоо Цэцэн хааны музей гэдэг байна. Энэ сум хийдүүдийн барилга бол манай одоо Цэцэн хаад одоо амьдарч байсан, ажиллаа явуулж байсан. Яг одоо голомт нутаг маань болж. Тийм учраас бас өвдөөцийнхээ одоо гал голомтыг буйрыг одоо ингээ сахиж байгаа ард түмэн. За нөгөө талаар бахарх юмнууд бол бишгүй дээ л. За одоо гал шарын одоо хурдан адууны өлгийн нутаг гэж алдартай. За дээрээс нь Даншгийн одоо манайх чинь 8 аврагтай ийм нутаг байж байна. Гэх мэтлэн. За тэгээд дээрээс нь мэдээж одоо манай хинтээчүүд ч одоо сайхан байгальтай түүх дурсгалын хөлгий болсон. Ийм одоо сайхан газар нутагтай. Ер нь одоо дээр үед өмнөөс өмнөгөөс их болоод манай Хинтээ нутаг дээр энэ зүүн жигүүр нь одоо бас амьдарч байсан. Ийм одоо археологийн олдорууд маш ихтэй, төгс соёлын одоо дурсгалууд ихтэй. Ийм л аймаг да. Тэгээ мэдээж хүн ард нь сайхан, хөдөлмөрч ийм сайхан ард хүн байгаа. Энтэйгээс одоо олон сайчууд ялангуяа урлаг эрдмийн салбарт бол олон одоо сайчууд эрдэмтэд урлагийн одоод ингээд бүрэн гардаг. Спортын салбарт ч гэсэн тэрбуны хүмүүс сайхан хурж гардаг. Ийм л сайхан ард түмэн гэж одоо нутаг усаараа ард түмнэрээ бахархдаг та. Хүн чанар нэвтрүүлгийн хамт олон баг бүрэлдэхүүн ирээд Хинтээ аймагт үнэхээр цаг агаар нь ч гоё, хүмүүс нь ч маш сайхан ухтаж авсан. Үнэхээр үзэгч түмнийхээ хинтээчүүдийнхээ өмнөөс баярлаж байна. Тэгээ манай телевизийн хамт олон одоо аймаг сумуудаар явж бас энэ хүн чанар нэвтрүүлгээ хийдэг байгаа. Тэгээ өнөөдөр бид бүхний гол онцлог зүйл гэвэл хүүхдийн одоо эрхийг хамгаалах өдөр тохиолдсон нь бол үнэхээр олзуурхштай санагдлаа. За тэгэхээр танай телевизийн хамт олон бас манай Хинтээ аймгийг зорин ирж өнөөдөр 6 сарын 1-ний өдөр их хурсын баярын өдөр бас манай аймагт ирж ажиллалаа. Бас одоо бас энэ хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр яг одоо хүүхдийн эрхийг хамгаалдаг энэ баярын өдөр
бас хүрэлцэн ирж манай аймаг орнот ажил амжилттай явуулцаж одоо ингэж ажилласанд бид бүхэн бас танай хамт олон баярлж талархаж байгаа. Та бүхнийхээ одоо ажил үйлс өндөр амжилт хүсье. Тэгэхээр одоо хамгийн гол нь бас хүмүүст одоо тусламж хэрэгтэй байгаа. Тийм хүмүүст одоо тусалж дэмжиж гэсэн ийм сайхан сэтгэлийн үр болсон хүн чанар гэдэг ийм одоо нэвтрүүлэг хийдэг. Энэ хамт олонны ажил үйлс нь өдрөг байгаасаа та бүхний одоо санаачлан сэдэж тус дэм болгоё гэсэн тэр хүмүүст нь одоо олонний тусламж дэмждэг их сайн хүрч байгаасаа гэж ингэж хүсэн өрөөд олонгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг одоо дэмжиж тэр тусмаа манай хинтээ нутгаас одоо төрөн гарсан баяр хүү хүүг маань бас дэмжиж та бүхний хүрэлцэн ирсэн. Бид бүхэн маш баяртай байна. Тэгэхээр баяр хүү хүүгээ одоо бүгдээрээ хэдэн талаас нь дэмжиж байгаад одоо тэр улсын арга хэмжээнд нь бол бүгдээрээ сайхан оролцуулж энэ хүүхдээ баярлуулъя гэсэн ийм одоо бодолтой байна. Ер нь одоо бусдад сайхан сэтгэлийн үрээр туслахаас илүү одоо гавья гэж юу аах вэ? Тийм ээ. Тэгэхээр хүмүүсээ амьтдаа бие биенээ хайрлах манай таш балбаргаа хэлсэн үг гэдэг. Тэр шиг одоо тусламж хэрэгтэй хүн болгонд чадaltaй хүмүүс нь тусал дэмжиж явах бол хүмүүнлэгийн хамгийн сайхан амьтан чанар байдаг. Тэгээ ийм сайхан одоо сэдвийг сонгож ажил уран бүтээлээ хийж явдаг танай хамт олонд одоо бас дахин одоо баярлж байгаагаа илэрхийлээд ажлын амжилтыг хүсье гэж байна. За тэгэхээр бидний бас урилгыг хүлээж авч энэ сайхан нутаг орондоо зочлох боломжийг олгосон та бүхэндээ бас баярлж байна. 6 сарын 27-нд Нисэх онгоцны буудлын дээр бас та бүхний төлөөлөл ирж манай баяр хүү хүүг маань гаргаж өгнө гэдэгт бас итгэлтэй байна. Тэгээд өөрт байгаа чадах зүйлээрээ бусдаа бүгдөө тусалж байгаарай. Хүн чанар гэж хоёрхан үгэнд амьдралыг өөр дээрээ тогтоож чадах агуу их хайр, агуу их хүч, инэрл нэгүслэл оршдог. Нэвтрүүлэг энд хүрээж жаргаж байна. Иргэн устдаа түр баяртай үзэгчтэй хүн хүнээ хайрлая, хүн чанараа өнгөлөн зөвлөгөө.